Үзэгчдээ өнөөдрийн цагийн үрд хөтөлбөрийн зочноор улсын хурлын дарга энх хулд оролцож байна. Тэгэхээр энэ хулд дарга орой мөн төргий танд. Орой мөн. Миний хамгийн түрүүлж асуух гэж байгаа зүйл бол улсын хурлын хаврын чуулганаар олон нийтийн дунд хүлээгдэж байгаа ямар асуудлууд, ямар хуулиуд хэлцэгдэх гэж байгаа бол аж үйлдвэрийн бодлого, үйлдвэрлэлтийн тухай улсын хурлын тогтоол, за жил болгоны хаврын чуулгаар хэлцдэг жижигүүрийн асуудлуудыг ярилцгүйгээр одоо хамгийн ихний 5 асуудал бол төсвийн тайлан, эх онуудын төсвийн хүрээний мэдээлэл гэх мэтийн жижигүүрийн асуудлууд байгаа. Тэрнээс гадна чуулганы явцад өргөн баригдсан хуулиуд байна. Ерөнхийлөгчийн тайлан байна. Эх 7 хоногийн 5 дахь өдөр 14 цагаас сайдын цаг дээр ерөнхийлөгч тайлангаа тавина. Ер нь бол тайлангаа тавина улсын хурлд гишүүдийн асуултанд хариулна гэдгийг хуулинд байгаа боловч элбэгдэрж ерөнхийлөгчөөс өөр ерөнхийлөгч бол орж ирээгүй. Одоо баг анхны тохиолдол болох гэдэг. Бас нэг асуудал та гүйцэтгэх засаглалын тэргүүний одоо эрх мэдлийг нэмэгдүүлье гэсэн ийм санаачлагыг гаргаж ирсэн л да. Наа чи үндсэн хуулийн өөрчлөлт байгаа. Одоо энийг юу харагдах нь үгүй. 25.1.6 гэдэг ийм залт байгаа. 25.1.6 юу гэж байгаа юм? Ерөнхий сайд таслал, засгийн газрын гишүүд таслал, тэгээд улсын хурлд ажлаа тайлгнадаг байгууллагын бүрэлдэхүүнийг томилох чиглэл хогцруулах гэдэг. Тэгэхээр энэ дотроос одоо жишээ нь үндсэн хууль бол мэдээж том өөрчлөлт орохгүй, боломжч байхгүй, шаардлагач байхгүй байна. Жишээ нь засгийн газрын гишүүд гэдэг 3 үгийг аваа ичхээр ерөнхий сайд бол улсын хурл зөвхөн юутал хариуцлага ярина. Ерөнхий сайдтай. Ерөнхий сайд бусад улсын парламенттай адилхан танилцуулдаг болно. Тэгээд улсын хурл санал хураажуулна, хураахгүй болно. Одоо дээд шүүхийн шүүгчийг юу нар яаж зөвшөөрсөн вэ? Тэр шиг ерөнхий сайдад зөвшөөрсөн бичгээр өргүүлээд ингээ болдог. Ийм хэлбэршүүлсэн журмаар оруулах саналтай байгаа. Энэ бол одоо үндсэн хуулийн заашгүй ёстой өөрчлөлтийн нэг л гэж бодож байна л да. Гадуур яригдж байна л да. Одоо ер нь засгийн газар солигдох тоолонд л төрийн албаа гэгчдийн халаас сэлгээ маш их явагддаг. Нэг сайд ирээд л нэг халаас сэлгээ явагддаг гэж яригдж байна. Энэ хэрвээ гүйцэтгэх засаглалын тэргуунд эрх мэдлийг олгоод эхлвэл энэ асуудал цэгцлэгдэх болов. Ер нь улсын хурлын дээр ямар байр суурь? Хэд хэдэн яамны сайд нар улс төрч хүн байж төрийн үйлчлэгийн албаны олон хүнийг халж салсан байна. Тухайлбал энэ хөдөлмөрийн сайдын тушаалаар 57 хүнийг ажлаас салсан байна. Тэгэхээр энэ бол төрийн албаа гэгчдийг ингэж халах эрх улс төрийн албаа гэгчд угаасаа хуулиар хориотой. Эдгээр хүмүүс магадгүй одоо төрүүчийн хөдөлмөрийн сайдын буруугаас ажилдаа жинхлээгүй байсан байж болно. Сонгон шалгуулалт явах хэрэгцээ байсан байж болно. Гэхдээ энэ хүмүүсийг ажиллаа хийж яхад дахиад нэг үр гүйс томилно гэдэг бол өөрөө хууль зөрчиж байгаа юм л да. Ер нь бол улс төрийн албаа гэгчд бол хамжаарахтай байхгүй бол төрийн албаны хууль гэж байна. Төрийн албаа гэгчдээ хамгаалдаг байгууллага нь байна. Тийм учраас бол шатандаа ийм алдаа гарахгүй байх хэрэгтэй. Давтагдаад явал сайд нартаа бас хариуцлага ярих шүү дээ улсын хурл өөрөө. Тэгэхээр одоо бол ерөнхий сайдын тушаалыг хүчинг болгосон дараа төрүүчийн улсууд нь ажилд ороод буцаад явж ингэж нэг шударгасыг тогтоох нь бол зүйтэй байгаа. Дараагийн нэг асуулт бол ер нь одоо ингээд хаврын мал төлөлт болж байна. Тариалалт ч гэсэн эхэлж байна. Малчдын талаар төрөөс баримтлах бодлого ер нь ямар байх вэ? За яагаад би ингэж асууж байгаа гэхээр өнгөрсөн хугацаанд ноосон дөх урамшууллыг танлаа. За дээрэс нь тариаланч дөх урамшууллыг эдийн засгийн нөхцөл байдлаас хамааруулаад танлаа. Тэгэхээр одоо ноолуурн дээр бас татвар тавина, малын үеийн татвар тавина ч гэдэг юм уу. Иймэрхүү яриануд гараад байна. Малын үеийн татварын хууль бол өргөн баригдсан хэлж байгаа. Тэр бол гарах бах. Тэрийг малчид угаасаа хүлээж байгаа юм билээ. Зөв зүйтэй татвар. Ягаад гэвэл тэр татвар чинь сумаасаа хөдлөхгүй. Сумын малчид мөнгөө нийлүүлээд бэлчээр хаашиж байгаа. Тийм л хэлбэрийн татвар гэж хэлэх хэцүү. Ягаад гэвэл зөвхөн тэндээ зарцуул гэж байгаа. Ноолуур дээр бол улсын хурл татвар тавихгүй. Тийм хууль байхгүй. Тийм үл өргөн баригдахгүй байхаа гэж бодож байна. Чэнжүүд суурхал дараадаг. Тэгвэл улсын хурлын нэрийг барьдаг. Улсын хурл удахгүй татвар тавина гэхээр нөгөө чэнжүүд нь татвартай болчих юм бол би чамаас 70-аар биш 50-аар авна гэж хэлдэг юм байна л. Тэгэхээр би албан ёсоор телевизээр улсын хурлын ноолуурын татвар бол яригдахгүй.
тавигдахгүй зах зээлийнхаа журмаар явнаа. Энийг одоо малчид сонсоод арилж нэмэгээ тэгж хийх хэрэгтэй гэж зарлаа. Одоо цаг үеэ болж асуусан байна. Өглөө би аймгийн даргатай уулзахад яг энэ сэдвийг ярьсан. За баярлалаа. Өнөөдөр манай зочноор улсын хурлын дарга энх хуульд оролцлоо.